сайн байцгаана уу? Росли Тариут ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах гэж байна. За ингээд чаналта маань үргэлж цугаадаг та бүхэндээ маш их баярлалаа. За дээр нь шинэ гишүүдтэй тавтаа морил гэж хэлье. За ингээд өнөөдрийн маань сэдв тэр хүн танд юу хэлхийг хүсэж байна вэ гэсэн ийм сэдвэр хийх болно. Ер нь бол хоёр төрлийн Oracle карт буюу одоо тэ нөгөө яг ийм үгс байдаг шүү дээ. Нөгөө бичигдчихсэн үгс байдаг. Энэхүү картаараа хийх болно. За хоёр карт маань ийм хоёр карт байгаа. За ингээд өдөр болгон хувийн уншлагууд маань хийгдэж байна. Та бүхэн хэрвээ хувийн уншлага авахыг хүсвэл пэйж болон Instagram хаягаар надтай холбогдох боломжтой. Мэдээж description хэсгээр би линкээ оруулсан байгаа учраас та бүхэн олоход амар ах болно. За ингээд эхний групп маань маш хөөрхөн Two of Wands карт маань байна. За энэ карт маань яг л нөгөөдөө хоёр замын уулзвар дээр зогссон аль замаар явах вэ гэсэн нэг юм сонголтын карт байдаг юм аа. За дараагийн карт маань Magician карт маань тий. За Magician карт бол ямарваа нэг зүйлийг өөрийн амьдралдаа оруулж ирэхээр шийдсэн, за манифест хийж байгаа. Ер нь бол маш гоё ер нь ийм ихтгэлтэй ийм карт байдаг. За дараагийн карт маань Four of Cups буюу жоох юм маш зөрүүд карт те. Хорвоо ертөнд чамд боломж өгөх гэдэг. Гэтэл та авдаггүй нэг ийм карт байгаа. Ер нь бол маш зөрүүд хүний карт гэж хэлж болно да. За тэгэхээр та бүхэн маань хамгийн их татагдаж байгаа группийн сонголтыг хийгээд ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлах эхэлж байна. Групп 1-ийнхэн маань Two of Wands картыг сонгосон байна. За энэхүү карт маань түрүүн хэлсэн яг сонголтын одоо уулзвартай түн дээр зогсож байгаа ийм хөөрхөн карт байгаа. За ер нь бол нөгөө ийм хөөрхөн картууд гараад ирэхээр тэгээд энерги нь ингээд бүх юм хөөрхөн болоо явчихдаг юм аа. За тэгтээ бүгдээрээ хүзрүүдэд дэлгэцгээе. За таны бодож байгаа тэр нэгэн хүн танд яг одоо юу хэлхийг хүсэж байгаа вэ гэсэн юм онцлог болж байна. За эхнийг маань карт маск гинэ. За ер нь бол энэ хүн маань өөрийнхөө яг жинхэнэ одоо тэ нөгөө энэ feeling жинхэнэ энэ зүрх сэтгэлийн одоо зүрх сэтгэлээсээ гарах тэр хайрч байд юм уу те юу ч байдیں۔ Тэр зүйлээ одоо ийм маскаар халахалж байгаа. Ер нь бол масктай хүн гэсэн үг. Тэгэхээр юу вэ гэхээр тэр хүн ер нь бол илүү хаалттай байна. Одоо бол би бол маск зүүсэн байгаа шүү. Яг real те би бол биш шүү гэдэг нэг ийм комент байж байна. За coffee cup. За энэ хүн бол тантай уулзахыг хүсэж байна те. Дахиад ингээд одоо гоё магадгүй гоё кофе унгаа ярилцах дараагийн одоо түвшний одоо харилцаа ер нь бол ямархуу байж болох вэ ч гэдэм үү те. Тиймэрхүү талаар гоё яриа өрнүүлэхийг хүсэж байна. Гэхдээ кофе маань хөөрхөн зүрх байгаа учраас энэ бол бас айгүй эерэг яриа хийхийг одоо хүсэж байгаа л гэсэн санаа. Магадгүй одоо тэ нөгөө энэ хүн тантай холбогдсон ч байж болно. Одоо өмнө нь тантай одоо цуг байсан ч гэж болно. Харилцаа шинж байсан байж болно. Гэхдээ ямар ч байсан одоо магадгүй одоо найзын харилцаагаар энэ зүйл маань эхлэнгүүтээ цаашаага илүү гүнзгий харилцаанд орохыг хүсэж болно. Хэрвээ одоогоор та хоёр одоо холбоогүй муудалцсан байгаа бол ямар нэгэн байдлаар те өөрийнхөө дүр төрхийг нуугаад одоо бүр болохгүй бол те хоёулаа одоо ингэ найзууд байж болох юм аа гэдэг нэг ийм өнцгийг гаргаж ирэх гээд байгаа буюу өөртөө ч айлуулах би бол ойр байх гэдэг нь л гэсэн нэг ийм нэрэг дээр нь бас гоё те ярилцах өөртөө чи ярилцах дуртай байж болох юм. За би чамд худлаа ярьсандаа маш их харамсаж байна гэж байгааз. Тэгэхээр энэ эхний карттай шууд
энэ карт маань уялдаж байгаа гэсэн үг байхгүй. Өөрийнхөө одоо жинхэнэ үр царайг нуусан буюу өөрт чинь ер нь бол ямар нэгэн зүйлийн талаар худлаа ярьсан. Тэ? Магадгүй одоо сайн байж сайн биш ч гэдэм үү. Ер нь бол нөгөө өөрт чинь ярьсан зүйлс эсэргээрээ буюу энэ зүйлдээ энэ хүн айгүй харамсаж байгаа. За зүрх сэтгэл маш гүнзгий шарах авсан л гэж байна. За одоогоор бол энэ хүн өөрөг чинь одоо нөгөө юу гэдэг штэ араас чинь сошиал ч юм уу те ямар нэгэн найз нөхдийн хүрээлээс ч юм уу мэдээлэл авах гээд ингээд ер нь бол одоо чамайг мөшгөж байгаа нэг ийм хүн байгаад байна. Хичнээн ингээд те харилцаа жоохон онцгүй хэлбий ч гэсэн энэ хүн одоо хүртэл чамайг гэсэн зүрх сэтгэл нь байсаар байна гэсэн үг. За тэгэхээр одоо мэдний шилээ зүүж авч байгаа л тэгэл одоо тэг мэдээлэл олчих гээд л одоо хичээж байгаа хүн л гэж ойлгож байна. За ер нь unconditional love буюу энэ хүн өөрт чинь ямар ч болцолгүйгээр ингээд хайртай гэсэн үг. Чиний юу таалагдж байгаа гэдг нь тодорхой биш. Энэ хүн ингээд бодоод бараг олдоггүй гэх юм уу. Яг тэр зүйл нь надад таалагддаг учраас би энэ хүнд татагддаг шүү гэж бодох биш. Эсвэргээрээ бүхлээрээ тэр хүнд чи таалагддаг. Энэ бол ер нь бол маш гоё юм одоо хайр байдаг. Ямар ч нөхцөлгүйгээр хайрлах. За мэдээж яриг гоё те ярилцаад өөртөө ч гоё суугаад одоо нөгөө юм ярихыг хүсэж гин гэдэг буюу кофе капын доотлолт гарч ирлээ штэ. За энэ love unconditional love бол маскын доотлолт гараад ирж байгаа. Тэгэхээр энэ хүн яг нөгөө true feeling те яг жинхэнэ өөрийнхөө feeling-ийг нууж гинэ гэсэн үг. За кофе капын доо талд ингээд те гоё одоо өөртөө чинь дэйт хийх хүсэж гинэ гэж штэ те. Тэгэхээр энэ бол яалтчгүй энэ хүний бодол байх нэ. За энэхүү тэ би чамд худлаа ярьсан гэдэг зүйлийн доо karmic relationship гараад ирлээ. За тэгэхээр karmic relationship бол яг нэг хэсэгтээ ингээд тэ нэг юм жоохон цаг хугацааны үед болоогүй karmic cycle-д орсон байх магадлалтай. Энэ зүйл одоо тэ төр хугацаанд магадгүй хол байх шаардлагатай ч юм уу тэ нэг иймэрхүү зүйл байсан учраас энэ хүн өөрт чинь одоо яг өөрийнхөө зөв зүйлийг хэлэхгүйгээр жоохон худлаа ярьсан байдлаар ингээ холдсон гэсэн ч юм уу те нэг юм утга. За дараагийн карт маань healthy choice. Ер нь бол ингээд амар гоё ингээд нөгөө те яг энэхүү картнуудынхаа доотлолт маш зөв ингээд нөгөө зөв одоо тайлбарууд нь давхар гарч ирээд байгаа юм шиг ийм гоё мэдрэмж байна. За зүрх сэтгэл шархалсан ч гэсэн энэ бол дараагийн харилцаа буюу healthy choice буюу тэ энэ эрүүл харилцаа гэсэн үг шүү дээ. За эрүүл харилцаа яаж бий болох вэ гэхээр өөрийгөө эхлээд хүн хайрлаж чадсанараа бусдыг хайрлаж чадна гэдэг шиг энэ хүн тэ өөр дээрээ маш их ажиллаж байгаа хүн байна гэж хэлнэ. Одоо нөгөө амьдралаас юу хүсэж байгаагаа сайн ойлгох ёстой. За дээр нь энэ харилцаа яг цаашаага айгуу гоё зөв голдрлоороо явах ёстой юм аа гэдэг. Эхний ингээл картууд те одоо дандаа зүрх сэтгэл шархалсан одоо те чиний араас ингээд эрэл хайгуул хийгээд байна, уулзмаар байна, харамсаж байна гэл ингээл картууд гарч ирсэн бол дараагийн картууд ерөнхийдөө айгуу гоё ингээд тэр хүн те яг өөр дээрээ ажиллаж байгаа ийм нэг энерги орж ирж байна. За Sun-class-ийн доотлолт Inspiration. За ер нь бол нөгөө нэг одоо энэ хүн одоо ингээд чамайг ямар нэг мэдээлэл авах гэж чиний араас ингээд явж ийн гэж байгаа штэ. За тэнгүүд энэ зүйл нь одоо тэр хүнд хэрвээ цухтаа байсан бол ч гэдэм үү те нэг ийм гоё одоо мэдрэмж зүгээр авч байгаа. Дээр нь ямар нэгэн те хүнтэй одоо ингээд одоо намайг мартаад ингээд явчихуу дээ гэсэн бас нэг ийм айдас байгаад байна. За энэ те би чамайг ингээд санаж гин, чамайг ингээд бодож байна. Одоо ирээдүй бол ингээд жоохон бүрхэг байна гэд те. Тэгэхээр энэ зүйл
одоо чиний талаар мэдээлэл авснараа энэ хүн ер нь бол жоохон алдчихуудыг гэсэн нэг далтхан ийм айдас байна л гэж хэлнэ. За энэ сайклд бол яалтчгүй прогрессинг буюу энэ таарын энэхүү харилцаанд цаг хэрэгтэй тий. Яг бүх зүйл нөгөө зөв цаг хугацаанд гэдэг шиг энэ хүн зөв цаг хугацааг ер нь бол хүлээж байгаа гэсэн үг. За энэхүү oracle картнасаа тэгье. За group 1 two of wands карт. За энэ хүнтэй би бүх зүйлийг ингээ нураасан. Би өөрөө тэрийг мэдж байгаа гэж байгаа шүү дээ. Тэ? Энэ хүн угаасаа чамд худлаа ярьсан, бүх юмаа нураасан. За энэ хүнтэй одоо яг нөгөө нэг бидэнд бит хоёр яг энэ харилцаагаа нэг ойлгох гээд ингээ хичээгээд байгаа гэдэг шиг та хоёр ямар ч байсан нэг karmic cycle-д ингээд орсон байгаа даа. Тэ ингээ ойлголцохгүйгээр ерөнхий ингээ энерги бол ерөөсөй ойлголцож чадаагүй байгаа нь харагдаж байна. За тэгэхээр энэ connection-тэй энэ харилцаа цаашид ер нь яг яах ёстой юм гэдэг дээрээ энэ хүн айгүй тийм анализ хийж байгаа гэсэн үг. Ер нь бол. За дараагийн маань карт. За ер нь бол ингээл тэ нөгөө өөрийгөө чамааг бодоод ахаар айгүй тийм хэцүү санагдаад энэ хүн өөрийгөө айгүй тийм завгүй байлгаж байгаа. Тэр зүйл нь ажил хийх ч юм уу те ямар нэгэн одоо тэггүй дасгал хөдөлгөөн хийх ч юм уу ингээд нэг өөрийгөө бүр ингээд дунд нь ингээд өөрөө чинь бодох завсар гарахгүй болтол нь өөрийгөө ажиллаар шахаж байгаа буюу энэ нэг жоохон хүчээр л үзээд байна л та тий. За дараагийн маань карт. За тэр бид хоёр дахин цуг байна гэж штэ. За тэгэхээр энд бол цаг хугацаа хэрэгтэй. За дараагийн карт. Wow, I love you гэсэн картаар төгсгөл хийж байна. За доотлын картаа бүгдээ авчи. За чиний тэ нөгөө лайныг бол би зөрчсөн. Чиний орон зайруу би бол халтсан шүү гэсэн нэг ийм карт байна. За тэгэхээр ер нь бол нэгдүгээр группийн маань одоо ер нь яах ёстой вэ гэдэг дээр зөвлөгөө карт 3-ыг авангуудаа ер нь бол ингээм уншилгаа дуусгая. За нэгдүгээр группийн зөвлөгөө юу байх вэ? За Nine of Wands карт маань гарч ирж байна. За World карт. За Empress. Empress гинэ Nine of Pentacles карт. За тэгэхээр энэ дээр бол энэ харилцаан дээр бол үзэж байгаа та буюу та тэ яг юу хийх ёстой вэ гэдэг нь одоо тэ энэ бол яг ялцчгүй нөгөө karmic cycle буюу эхлээд бол та хоёрын харилцаа тэ ингээд одоо ч гэсэн одоо ингээд нөгөө үргэлжилж байгаа нь маш их зүйлийг ингээд боддуулж байгаа буюу одоо толгоонд ингээд нэг багтахааргүй маш олон юм бодлууд нэг эргэлдээд хүний ингээд нэг юм ментал байдал айгүй нэг алдагдчихдаг шүү дээ. Нөгөө сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг шиг энэ хүн бол одоо нөгөө толгоогоо ингээд биенээр ороцсон байгаадагаас тэгэхээр энэ дээр нэг олон акцент авч юм бодохгүйгээр өөрийгөө айгүй гоё чөлөөтэй байлгах хэрэгтэй. За дээр нь World карт бол юу гэдэг вэ гэхээр эхний цикл дууслаа тий та хоёр бол яалтчгүй нэг karmic cycle-д орох байсан уу гэвэл тийм тий karmic cycle бол нэг хэсэгтээ ингээд нөгөө ойлголцохгүй байгаа яг гадаадгүй тий нэг ийм төвхтөө орон зай ингээд үүсчихэж байгаа хгүй. Тэгэхээр тэр орон зай хэсэг хугацаанд одоо ингээд цэг тавигдсан таслал биш. Одоо та хоёрын хувьд цэг тавигдсан. За цэг тавигдангууд нэг хэсэг хугацаанд өөрсдөө бодох хугацаа өгөх буюу хоёр талдаа тий ингээд нэг юм жоохон энэ connection-аа ингээ ойлгох гээд ингээ хүсэж дээ шүү дээ. Энэ дээр ч гэсэн энэ хүнтэй яг битэрийн connection яг юу өгөх гээд байгаа юм те битэрийн харилцаа цаашд яг юу эрүүл болох юм уу? Эрүүл харилцаа байж чадах юм уу? Яах юм ингээ зөндөө юм бодогдож байгаа те. Тэр дараагийн харилцаа эхлэхэд бол одоо юу гэдэг таны хичээл зүтгэл бол нэг хэрэггүй. Буюу одоо яг ингээ асууж байгаа хүн маань өөрөө нөгөө энэ зүйл дээрээ шийдэл гаргаад өөртөө ч холбогдох ер нь бол хэрэгтэй гэсэн үг. Яагаад гэж хэлж байгаа гэхээр Nine of Pentacles энэ хүү эмэгтэй хүний карт бол тэ өөрийнхөө бие даасан айгу хүчрхэг тэ нэг ийм карт байгаад байдаг. Тэгэхээр
яг одоо үзэж байгаа та за эрэгтэй ч гэж болно, эмэгтэй ч гэж болно. Ямар нэгэн үйлдэл хийхгүйгээр өөр дээрээ маш сайн ажиллаад өөрийнхөө нөгөө энергийн левел буюу төвшинг ахиулаад явж байхад ер нь бол энэ харилцаа айгүй зөв тэгээ тал руугаа ингээд жигдрээд ирэх боломжтой. Яагаад тэгэхээр яг энэ нөгөө таны асуугаад байгаа хүн өөрөө нөгөө айгүй тийм буруу үйлдэл хийсэн байгаа байхгүй юу? Тэрийгээ өөрөө бас ингээд ойлгоод те тэр маска аваад өөрийнхөө жинхэнэ үр царайг гаргаад те ингээд харилцаа чинь зөв болох ёстой. За энэ хүн бол яг аль замаар явах вэ гэдгээ өөрөө сонголтоо хийн. Буюу Төвөө Вонс карт маань түрүү хэлсэндээ яг ингээд сонголтын цэг дээрээ очсон байгаа учраас энэ хүн яг одоо өөрөө л сонголтоо хийн. Тэ баруун тал руу, зүүн тал руу, тэ баруун тал бол одоо магадгүй бүх зүйлээ ойлгоод маск аваад тань руу ирэх. Нөгөө тал бол масктай чигээрээ одоо connection одоо энэ хүү харилцаагаа ойлгонгуудаа өөр замаар явах гэсэн сонголтыг хийн. Энэ болтолтой бол зүгээр л тайван байж ямар нэг үйлдэл аваад ирэхгүй угаасаа болох ёстой юм болдгороо болж байгаа. Энэ харилцаа дуусах ёстой байсан уу гэвэл тийм, зогсолт хийх ёстой байсан уу тийм, бодох ёстой байсан уу дараагийн түвшинд гарахын тулд заавал ингээд цэг тавигдаад тэгээд нэг хэсэг явж агаад том үсгээр эхлэнэ л гэсэн үг шүү. За ер нь бол за ингээд групп нэгийнхэн маань энэ хүрээд өндөрлж байна. Баярлалаа. Баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага эхэлж байна. Групп 2-ийнхэн маань Magician картыг сонгожээ. За Magician бол бас гоё карт л та. Ер нь бол тэ амьдралдаа байж болох хамгийн сайхан зүйлийг өөрийн амьдралдаа дуудаж байгаа. За тэр бол мэдээж маш ихтгэлтэйгээр дуудаж байгаа буюу энэ дээртэй Cups байна, Pentacles байна. За дээр нь Сэлэн байна, Саваа байна те. Ер нь бол дөрвөн одоо нөгөө Tarot картны маань дөрвөн төл одоо юу гэдэг нь штэ, дүрс өгдөн штэ. Ер нь бол тэр дүрснүүд байгаа. Тэгэхээр бүхий л зүйлстэй гоё ингээд материалын ертөнцийн бүхий л зүйл сайхан байдлыг дууддаг маш гоё юм ихтгэлтэй карт байдаг. За тэнгууд бүгдээрээ одоо 2 дугаар группийн маань тэр нэгэн хүн юу хэлхийг хүсээд байна вэ? За, K-on-a-ring жоохон сонин картаар эхэлж байна. За тэгтээ яг бүгдээрээ харцгаая. За, Coffee Cup, Teddy Bear, Addiction, Seduction, Abundance. За групп 2-ын маань нэлээд юу вэ шүү? Toxic буюу жоохон энерги бол нэг тийм сөрөг талтай шүү заяа. За ямар ч гэсэн K of Ring-ээс эхлэе те. За энэ хүнд бол ямар ч гэсэн одоо надад те ингээд айгүй их сонголт байгаа шүү те. Би бол яг хуу зүгээр одоо өөрийг чинь хэр зэрэг одоо те надад сэтгэл гаргах нь вэ гэдгийг шалгасан юм аа ч гэдэг юм уу те. Нэг жоохон ийм нэг сонин one sided буюу нэг талд харилцааны одоо жишээ болсон карт маань гарч ирж байна. За гэхдээ энэ хүн бол өөртөө чинь уулзаж ярилцаж те дээд хийхийг хүсэж байгаа боловч энэ хүний өөрийнх нь одоо нөгөө юу одоо чамд хэлхийг хүсэж байгаа үгс бол одоо юу гэдэг seduction бол те ийм нэг одоо ер нь донтолт гэж хэлж болно доо. Ямарваа нэг зүйлд хитрхи их ингэж нөгөө татагдах жоохон сөрөг зүйлс энэ хүний энергинд байна гэсэн үг. За addiction бол мэдээж хэрэгтэй нэг юм emotional block гэлтэй нөгөө яг энэ дээр хараа obsession, third party дээр нь энэ many options гэлтэй. Тэгэхээр энэ хүн ер нь бол ингээд нэг тийм хүссэн хүсээгүй жоохон юм буруу тал руугаа хэлбийцэн хүн байгаа нь тодорхой байгаа тийм. Энэ хүн ер нь бол яг чамд юу хэлхийг хүсэж байгаа вэ гэхээр одоохондоо би бол бэлэн биш. Буюу энэ хүн өөрийнх нь амьдрал те нэг юм жоохон юутай байгаа. Асуудалтай байгаа. Энэ асуудлаа өөрөө даван туулах ёстой. Одоо жишээ нь ингээ нөгөө shadow work гэж ярьдэн шүү дээ. Өөрийнх нь
энерги ер нь жоохон юм бараан талын энергитэй гэдэг зүйлийг чамд хэлхийг ер нь бол хүсэж байна. Яагаад тэгэхээр энэ хүн тэ нэг тийм гэгээлэг хүн биш болж таарад байгаа байхгүй юу? Хүмүүс нэг хэсэг нэг иймэрхүү нэг циклд нэг орчдөг доо тий. Одоо хүссэн хүсээгүй гэдэг шиг одоо нэг юм жоохон шавар шалбагтаа ингээ худалдчих гээд байдаг. За тэгэхээр чиний амьдралд энэ хүн орж ирэх гэдэг бол одоо орж ирэгч бай, орж ирэхгүйч бай. Энэ хүний хувь хүнийх нь нэг үндсэн одоо суур нэг хүмүүжил гэх юм уу да одоо гарч байгаа энэ хүнээс гарч байгаа vibe нь одоохондоо яг чиний төвшөнд хүрэхээр тийм эерэг төрлийн хүн биш байгаа гэсэн нэг юм энерги. За энэ хүнд бол маш олон сонголтууд байна. Тэ дээр нь энэ хүн ямар нэгэн одоо контролоо алдаж тэ нэг юм одоо тоглоом ч юм уу, архитарс ч юм уу тэ нэг иймэрхүү яг нэг ментал талдаа өөрийнх нь сэтгэл зүй талдаа нэг юм блоктой байгаад байгаа учраас тэр зүйлээсээ гарахын тулд буруу зүйлээр ер нь бол ингээ өөрийгөө тайвшруулдаг хүн гэсэн үг. Энийгээ энэ хүн бол аль болох нууж хаахгүй чамд ер нь бол хэлхийг хүсэж байна. Одоо нэгдүгээр группийнхэн дээр бол тэр хүн масктай ингээд байсан байхгүй юу? Өөрийнхөө яг жинхэнэ нүүр царай гаргаж ирэхийг хүсээгүй гэд. Тэгэнгүүт хоёрдугаар группийнхэн юу байна вэ гэхээр энэ хүн угаасаа л өөрийнхөө муу талыг мэддэг, тэ одоо сүдэртэй талыг мэддэг гэсэн. Тэгэхээр чиний амьдралд энэ хүн одоо тэнцэж орж ирнэ гэдэг бол айгуу тийм юутай өөр vibe байгаад байгаа учраас энэ хүн одоо тэ би чиний одоо хүртэх ёстой хүн биш ээ. Би бол нэг ийм одоо тэ миний замнал бол жоохон онцгүй байна гэсэн л нэг тийм зүйлийг хэлхийг хүсэж байгаа. За энэ бол одоо магадгүй тэ abundance гэлдэг чинь шүү дээ. За энд нөгөө magician буюу manifesting зүйл байгаадсан тэ. Тэгэхээр энэ хүн cups-ыг хүсээд байна, тэ pentacles-ыг хүсээд байна. За энэ дөрвөн төрлийн зүйлийг энэ хүн хүсээд байгаа хгүй. За inspire тэ амьдралдаа гоё сэтгэл хангалуун баймаар байна. За дээр нь сэтгэл зүйн хувьд те гоё хайрыг авмаар байна. За эд хөрөнгөтэй баймаар байна. Эрдэм мэдлэгтэй баймаар байна ч гэдэг юм уу те. Гэтэл энэ хүн ерөөсөө одоо тэр зүйл одоо энэ хүний амьдралд орж ирээгүй байгаа буюу энэ хүн яг ийм нэг юутайгаа одоо яг нэг ийм хэсэг нэг ийм жоохон кармик да яалтчгүй юм сайклд орцсон хүн байгаад байна. За окей. За дараагийн картуудаа бүгд ямар ч гэсэн авъя. За дараагийн карт. За гисэн авчтай энэ хүн чамайг одоо мөрцөөр л байгаа, мөшгсөөр л байгаа тийм мэдээлэл авсаар байна. Би чиний талаар тийм аль болох ингээд энэ тэндээс тийм мэдээлэл цуглуулад явж байгаа гэсэн. За happiness, joy. За ер нь бол энэ нөө paradise гэдэг карт маань хэсэг зуурт те энэ бүхнээ мартаад ингээд жоохон токсик тийм кармик сайклд орсон ч гэсэн нэг өөрийгөө ингээд нэг одоо тэр зүйлээ мартахын тулд гэж ер нь ярина. Өөрийгөө ингээд хөгжөөх гээд те ингээд нэг жоохон хиймэл зүйлсэл хайгаад байна л да энэ хүний хувьд бол. Тэгэхээр одоо та хоёр ингээд харилцаагүй байгаа бол энэ хүн ер нь аль болохтой юм нэг одоо ийм буруу зүйлээс таашаал авах гээд ингээд яваад байгаа хүн байна. Ер нь бол жоохон буруу энерги. За тэгэхээр энэ хүн те одоо бол яг нөгөө нэг холбоогүй байгаа гэдэг шиг энэ салалт ч гэдэм үү те энэ зүйлс одоо энэ зүйлсийг энэ хүн одоо те нөгөө хийгээд одоо яваад байгаа. Одоо буруу замаар яваад байгаа. Тэнгүүд өөртөө чинь ямар нэгэн холбоо тогтоож чадахгүй ер нь бол чимээгүй байдалтай явж байгаа хүн байна. Нараа нөгөө karmic relationship ороод л ирлээ. Addiction-ы доотлолт ингээ орж ирж байгаа. За, chaser. Ship. За, тэнгүүд энд одоо тэ нөгөө нэг энэ хүн karmic cycle байна. Гэхдээ
өөрөө чинь араас бол chess хийж байгаа, хаягдхаасаа айж байгаа. Сөрөг зан чанартай ингээд нөгөө тэрсэлдээд энэ зүйлээсээ гарахын тулд маш их ингээд хичээж байгаа байхгүй юу? Ер нь бол за тэнгүүд одоо юу гэдэг чамааг бол яг энэ хүн орхихгүй ч гэсэн нэг хэсэгтээ бол ингээд жоохон нэг буруу замыг сонгоод явцсан л гэсэн үг. Ер нь бол ингээд те нэг нь жоохон гэгэрлийн зам, нөгөөх нь жоохон ингээд нэг донтолтын зам байлаа гэж бодлоо штэ. Тэгэх юм бол энэ хүн арай тэгээ нэг муу зүйлээс нөгөө кайф авах гад ер нь бол ингээд яваад байгаа тийм хүн байгаад байна. Тэгэхээр яг энэ хүний энерги бол нэлээд л юм нэг дарк талдаа байна да. За тэгэхээр шип бол тэ нэг яг ийм ямарваа нэг зүйлийг ингээд тэ чангаагаад авах ёстой юу, эсвэл энэ зүйлийг би тавьж явуулах ёстой юу гэдэг дээрээ энэ хүн одоо маш их бодож байгаа. За тэгмүүд иймтэй чамааг чэс хийж гэн, дээр нь чамааг ингээ араас чинь ингээ одоо нөгөө нэг тэ юу хийж авал яаж авал гэдэг байдлаар мэдээлэл авахыг хүсэж байгаа ч гэсэн энэ хүний дийлэнх ингээ чам дэлхийг хүсэж байгаа зүйл бол би одоохондоо айгу муу хүн те, би чиний амьдралд орж ирэхэд арай болоогүй байна. Магадгүй би энэ кармик сайкл дуустал те чамааг ингээ тавьж явуулах нь миний хувьд зөв байх ч гэдэг юм. Иймэрхүү байдлаар энэ хүн аль болох өөрөөс чинь ер нь бол жоохон зайтай байхыг хүсэж байгаа. Одоо энэ хүний энэ кармик те энэ хүний энэ тэмүүлээд байгаа хортой зүйлс нь нэг хэсэгтээ би бол үргэлжлэнэ л гэж хэлнэ. Тэгэхээр нөгөө нэг жоохон 2 дугаар группийнхны маань хувьд таны асууж байгаа хүн шулуу утгаар хэлчих юм бол одоо жоохон юм хар бараан амьдрал руу ингээ хөл тавьсан явж байна. Энэ хар бараан амьдралаас өөрийгөө татаж гаргаж ирэх нь одоо энэ хүний л асуудалтай. Ер нь бол нөгөө өстой шавар шалбагнаас хүн өөрөө л гарч ирнэ. Өөр энэ хүнд туслах ер нь бол хинч байдаггүй. Тэгэхээр 2 дугаар группийнхан маань нэг айхтар энэ хүнтэй зуралдаад те ингээд чаргууцалтаад ах магадгүй шаардлагагүй. Энэ хүнийг одоо байгаагаар нь ингээд явуулах нь бол зүйтэй. Ораклуудаасаа мессеж авъя. За I love you гэсэн карт маань гарч ирж байна. За өөрөө чинь мартахын тулд те би ингээ өөрийгөө маш завгүй байлгаж байгаа гэж штэ те. Тэгэхээр энэ хүн нөгөө work гэдгээсээ илүү жоохон юм shadow те юм сүудэртэй талынхаа юмд л илүү нөгөө автаад байна л гэж би хэлнэ. Тэнгүүт чамааг одоо тэр зүйлийг те нэг юм хэрэгэлснээрээ ч гэдэм үү одоо чамааг төр зуртаа мартах нэг юм хүчээр нэг тиймэрхүү зүйл бас хийж болно. Одоо addiction чинь жоохон муу зүйл, одоо муу тал байгаад байгаа шүү дээ. Донтолт ч гэдэм үү. Seduction бол хит нэг зүйлд автах гэл те. За цугтаа дахин байхыг хүсэж байгаа. Би өөрийнхөө хэлсэн үгнүүдийг те авахыг хүсэж байна. Буцаан авахыг хүсэж байна гэхээр бас нэлээд онцгүй үгс өөрт чинь хэлсэн байгаад байна. За одоо би чиний те нөгөө нэг хэл хязгаарыг зөрчсөн гэдгээ мэдэж байгаа гэж юм. Тэгэхээр магадгүй энэ жоохон ийм буруу зуршилтай хүн байгаа учраас миний хувьд бол нэлээд ингээд чамд онцгүй үгнүүд хэлсэн байна. Дээр нь магадгүй те энд чиний cross line гэхээр чиний лайныг зөрчинө гэдэг бол бас л жоохон онцгүй л мэдрэмж. За 2 дугаар группийнхан маань ер нь жоохон юм нэг өнгөөр ярих юм бол жоохон бараа уншлал болоод байна да. За дараагийн маань карт. Тэр үед өөрийнхөө одоо те нөгөө нэг яг эрүүл одоо юу гэдэг эрүүл сэтгүүгээ алдсан байсан л гэсэн үг шүү дээ те. Би одоо те I lost myself for a little while. Yes те. За хэл. Ер нь бол нөгөө англитэй хүмүүс маань хараад бас
өөр нэгэн утгуудыг харж иж болно. За би чамайг өөр хэн нэгэнтэй харсан учраас орхисон. Магадгүй энэ хүн өөрийг чинь аягүй муухай хардсан те хин нэгнтэй явна гэдэг чинь хинтэй ч явж болно шүү дээ. Тэ найзтайгаа явж иж болно, ажлынхаа хүнтэй явж иж болно те. Гэтэл энэ хүн бол зүгээр л ингээд маш хөнгөн ингээд нэг тийм шийдвэр гаргацсан. Одоо тэр үед хин нэгнтэй байхад чи харангуйтаа зүгээр л ингээд өөрийнхөө эрүүл саруул ухааныг л алдчихж байгаа байхгүй юу? За одоо бол чамтай гоё ньюсээ хуваалцмаар байгаа боловч энэ хүн бол би бэлэн биш гэж хэлнэ. Яагаад тэгэхээр энэ хүн бол үнэхээр одоо тэ хүн заавал ингээл нэг гэрэлтэй лайттай талаар ингээд явах гээд ах яваад юм гэж байхгүй шүү дээ. Хүн бас ингээд унан гүнзгий унан дээр нь одоо ингээ хайртай хүний гомдоцсон байдаг те. Энэ хүн одоо эргэж буцаж одоо очие гэхээр тэр хүнээ бүр маш юм гүнзгий байдлаар гомдоцсон байдаг. Ганцаараа ингээд те энэ бүхнийг бас давж туулна гэдэг хэцүү байгаа учраас энэ хүнд те жоохон ингээд яалтчгүй нэг тийм сонин нөхрөө бол би унтсан гэж хэлнэ. Ер нь жоохон хар бараан одоо нөхрөө гэж хэлнэ штэ. Бид нар угаасаа нөгөө хар бараан зүйлд хязгаар үгүй те доошоо ёроол гэж үгүй. Одоо те энэ зүйлд одоо ёроол гэж байдгүй л гэж ойлгож олон заяа. Унаал байвал унаал байна. Унж унжаагаад хүн үнэхээр өөрийгөө л тэр уналтаас татаж гаргаж ирдэг болохоос ш чи энэ хүнд гараа сунгаад тэр те зүйлээс нь татаад гараад ирдэг юм гэж байхгүй. Тэгэхээр энэ харилцаанд бол би цаг хугацаа авахар юм байна гэж хэлнэ. За тэгэхээр зөвлөгөө карт буюу энэхүү харилцаанд те ямар одоо зөвлөгөө өгөх вэ гэдэг дээр бүгдээрээ картаасаа 3 карт аваад уншлагаа дуусгая. За эхнийх Knight of Swords карт маань орж ирж байна. Nine of Cups, Queen of Swords маань энд за окей. Тэгэхээр яг л нөгөө нэг boundary буюу те энэ хүний асуудал руу ороод ах шаардлагагүй. За Nine of Cups бол жоохон ингээд нэг ганцаараа те ийм нэг хувиа хичээсэн гэж юу нь бол ярьж болно. Нөгөө талаасаа энэ бол хүсэл мөрөөдөл биелсэн гэсэн маш гоё карт гэдэг. Энэ нөхцөлд бол юу гэж тайлбарлагдах вэ гэхээр ямар ч байсан энд те та өөрийнхөө одоо хийх ёстой зүйлийг хийгээд байж ах нь байна. Энэ хүний орон зай руу орох гээд хэрэггүй. Буюу энд те Seven of Wands карт маань яг ингээд урталт нь Wands-ууд байгаа те үзэлцээд ингээд энэ зүйлийн ард гарах гад ингээ хичээж байгаа карт. Тэгэхээр энэ хүн одоо өөрийнхөө тэр одоо ингээд орцсон байгаа ийм хар тэ бараан амьдралынхаа сайклаас өөрөө гарч ирэх ёстой юм аа. Энэ уталтаа бол энд тэ 50 гараа хумхиад суужхаас өөр аргагүй. Өөр одоо хүн болгонд өөрийн гэсэн туулах ёстой зам мөр гэж байна. Тэр зам мөр рүү та хиттэй цогтаа ингэж орж тэр хүний одоо зүйлтэй хар бараан зүйлтэй холдож утгалт гад ах ер нь бол ямар ч шаардлага байхгүй. За тэгэхээр Knight of Swords карт маань би жоохон тодруулъя гэж шийдлээ. Тэгэхгүй бол энэ дээр би надад яг юуг тийм ингэж айхтар тодруулах гад ер нь бол ойлгочлоо л доо. За яг хуу картуудаа авч та. Knight of Swords, Queen of Swords, King of Cups, Queen of Pentacles. За тэгэхээр ер нь бол яг л те одоо юу гэдэг энэ хүнийг аврах гад нэг айхтар ингээл те нэг одоо эн чин нэг л айхтар давсан юм зураг байгаа даа те. Тэгэхээр энэ хүний амьдрал руу ер нь бол орох гээд хэрэггүй л гэсэн утга санаа. Өөрийгөө хязгаарлаарай те. Энэ хүн бол өөрийнхөө замаар явах ёстой. За Chariot бол одоо will power буюу те энэ нэг зүйлс урагшлах одоо зориг хэрэгтэй гэх юм уу да. Одоо өөрөө нэг айгуу тийм сүрхий туслах гад ингээд нэг шаардлага байхгүй л гэсэн ер нь бол устгах буюу Queen of Swords карт бол те за ер нь бол харъя те жоохон арагшаа сууя. Энэ хүн өөрөө юмаа зэгслэх ёстой гэсэн л нэг юм карт шүү. За тэгэхээр энд бол яг л те битгий хутгалтаараа энэ хүний энергитэй гэдэг зүйл бол
ялцчгүй гарч ирлээ. За ингээд 2 дугаар группийн маань энэ хүрээд дуусч байна. Та бүхэнд хэрэг болсон гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай. За ингээд 3 дугаар группийн маань уншлах эхэлж байна. За 3 дугаар группийн маань жоохон зөрүүд картаа да тий. За бүгд ямар ч хэлсэн картуудаа дэлгэцгээе. За Four of Cups. За 3 дугаар группийнхэнд маань тэр нэгэн хүн юу хэлхийг хүсэж байна вэ? За өнөөдөр ч нөө маск гэдэг карт маань бас овоо хит гарч ирж байх чинь. За Phoenix, Poker Face. За эн чинь яатсан хүн бэ? Karmic relationship, debt, seduction, addiction. За өнөөдрийн маань уншлагууд жоохон сонирхолтой уншлагууд болж байна шүү. Энэ яагаад ирнэ гэм сонин энергитэй орж ирээд байгаа юм бол доо. За тэгэхээр 3 дугаар группийнхан маань энэ хүн бол өөрийнхөө яг одоо жинхэнэ нүүр царайг нуусан гэдэг нь. За 3 дугаар группийнханд маань энэ нөхцөл байдалд 1-р групп дээр бол маск гарч ирсэн боловч арай өөрөөр тайлбарлагдсан. За 3 дугаар группийнхан бол шал ондоогоор тайлбарлагдахаар байгаад байна. За энэ юу вэ гэхээр энэ хүн ер нь бол одоо чиний амьдралд байхад айгүй тийм итгэлгүй хүн байна гэж хэлнэ. Маш итгэлгүй. Дээр нь энэ хүн бол бас л ийм бараан амьдралаар хэсэг зуур яг кармик сайклтаа орсон донтолттой, ямар нэгэн зүйлд донтдог, ямар нэгэн зүйлдээ буруу зүйлд ингэж одоо нөгөө автсан буюу энд third party гэж тэ 3 дахьч этгээд гэдэг зүйл дээр жоохон ингээд seduction авцсан, донтолт авцсан, таталт, уруу таталт гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ хүн бол хин нэгэнд уруу татагдсан гэдэг зүйл дээрээ бол чамд одоо тэр үгийг хэлхийг магадгүй хүсэж байгаа тийм яг ийм нэг одоогийн нөхцөл байдал бол жинхэнэ би чамд одоо өөрийгөө зориулахад одоо боломжгүй цаг хугацааны хувьд боломжгүй байна. Би энэ зүйлийг магадгүй өөрөө ингээд энэ зүйлээс гарах ёстой. Би бол ийм сайн юм шээ гэдэг ч юм уу те нэг иймэрхүү зүйлийг танд хэлхийг ойлгуулахыг хүсэж байна. За Phoenix бол уг нь бол гоё галчуу гэсэн карт байгаад идэгтэй шин зүйлэр кандл хийх маш гоё ингээд одоо үнсэн дотроос нурман дотроос босож ирнэ гэдэг шиг нөгөө шавар шалбаагнаас босож ирэх гэсэн нэг нь бол утгатай. Гэхдээ энэ хүн бол яг өөрийнхөө одоо гарт ямар мод байгааг чамд үзүүлэхгүй гэхээр ер нь бол энэ хүн чамаас бүхэл бүтэн өөрийгөө хааж нууж амьдарч байгаа ийм хүн байгаад байна. Ерөөсөө өөрийнхөө жинхэнэ нүүр царайг чамд харуулахыг хүсэхгүй байгаа. Магадгүй яг одоор ийм карма сайклд орсон маш муу хүн гэмит чамд харагдаж байгаа боловч энэ хүний нөгөө талан маш гэгээлэг ертөнцч байж бас болохоор байгаа байхгүй юу. Гэхдээ энэ хүний яг одоогийн нөхцөл байдал бол энэ хүний одоогийн нөхцөл байдал руу чи бүр орох гээд чирэг байхгүй холхон байсан дээр гэж би бол хэлнэ. Өнөөдрийн уншлага бол айгүй тийм сонин уншлагууд болж байна. За яг тэгээд болох ёстой юм болдгоороо болд юм гэдэг шиг цаг хугацааны хувьд ч гэсэн энэ уншлага маань бүх зүйлд таарна гэж би бол итгэлтэй байна. За тэгэхээр дараагийнхаа oracle картуудыг бүгдээрээ авцгааж илүү жоохон тодорхой болгоё. За old school. Healthy choice. Love call.
За тэгэхээр энэ дээр бол тэ нөгөө old school бол буцаагаад ингээд нөгөө хуучин өөртөө чин цуг байсан зүйлүүдийг иргэн ингээд касет байдаг бол үгүй касетчиж ер нь бол ингээд иргэн дахин давтан сонсож байгаа ч юм уу те үзэж байгаа нэг эргээд нэг хуучин зүйл рүүгээ айгүй их ингэж бодож орж байгаа л хүний ийм карт. За Phoenix-ийн доотлолт бол нөө self love, self care гэдээ гарч ирж байна те. Тэгэхээр Phoenix бол шаруу шалбагнаас өөрийгөө татаж гаргаж ирж байгаа галт шувууны карт. За энэ бол ер нь бол амар тийм гоё big transformation буюу маш том ингээд нэг юм хувь хүний өөрчлөлт хийгдэх гэдэг байгаа байхгүй юу. Poker face бол тэ энэ хүн өөрийнхөө яг жинхэнэ үр царайг бас л ингээд нуусан. Гэхдээ яг тэр хүний бодол бол өөрлөө чинь холбогдмоор байгаа, маш их бодож байгаа тий. Хайр сэтгэлээ илчлэмээр байгаа гэсэн энэ зүйлүүд айгуу зүв болж орж ирж байгаа. За тэгэхээр энэ хүн бол яалтчгүй чамд айгуу тийм муу тал, сул талуудаа дандаа харуулдаг ийм хүн байгаад байна. За Sword and Roses карт маань те ямар нэгэн зүйл тодорхой болох ёстой буюу энэ karmic relationship-ээс тэгээд энэ karmic cycle-аас энэ хүн ямар нэгэн зүйлийг ер нь бол олж ингээд харах гээд байгаа гэх юм уу та. Ер нь бол бас нэг хүн гэдэг юм чинь айгуу сонин. Яг ийм нэг хэцүү зүйлд ингээ орчхороо хэн миний хажууд байна те хин миний талд байна, хин миний талд биш юм. Эсвэл би бүр ингээ ганцаараа юм уу те бүр нэг энэ зүйлийг жоох ингээд мэдгээд идэг нэг юм сонин одоо нөгөө зүйл байгаа байхгүй юу? Сонин за зүйл бишээ. Зүйл гэж ярихгүй ийм нэг сонин мэдрэмж ямарваад нэг зүйлийг ингээ үннийг олж харах гэдэг гэх юм уу? Энэ одоо clarity одоо тэ үнэн байдал ямар нэгэн зүйл энэ хүн харах ёстой гэсэн үг. За дараагийн зүйл бол ship буюу тэ энэ одоо хэсэг хугацааны циклийг болохгүй байгаа энэ циклийг хүчээр явуулах биш ингээд нөгөө cut хийх ёстой. За энэ нөгөө ship чинь ингээд нэг юм нэг зангуунаас ингээд нэг одоо нөгөө оруулаад ингээд тавьчихдээ штэ. Тэнгүүд энэ ship ингээд хөдөлж чадахгүй те. Тэнгүүд энэ харилцааг бол нэг айхтар ингэж нөгөө бариад авахгүйгээр урсгалаар нь явуулах болсон зүйтэй юм аа гэсэн зүйл буюу энэ өөрийнхөө энэ нэг сонин одоо байгаа энэ cycle руу чамайг чирж оруулахыг хүсэхгүй байгаа л гэсэн. За энэ цаг хугацаанд энэ одоо нэг харилцаанд ямар нэгэн байдлаар яалтчгүй цаг хугацаа хэрэгтэй. Энэ хүндээ зүгээр нэг одоо юу гэдэг энэ хэцүү одоо тийм бараан амьдралынхаа яг ийм зурус хэсэгт чамайг ер нь л оруулахыг хүсэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр нөгөө магадгүй энэ одоо тий энэ өнөө 3 дугаар группийн дотор маань одоо тэр хүн магадгүй өмнөх харилцаагаа таслах гэж хичээж байгаа хүн байж болно. Одоо яг амьдралынхаа цикл нь айгүй тийм тий хэцүү хүнд үеийг туулж байгаа хүн байж болно. Өөрийгөө тий яг ингээд жинхэнэ өөрийгөө олохын тулд бас зүдэрч яваа хүн байж болно тий. Ер нь бол нэг хүн маш том уналтаас л ер нь бол өөрийгөө айгүй зөв харж те өөрийнхөө дотоод хүнийг босгож ирэх боломжтой байдаг. Ингээл нэг өдөр хоног нь яг нэгэн жиг дөнгөрөөд байгаа хүмүүс бол ямар ч тийм тэмцэлгүй те ямар ч тийм амьдралын гоё зүйлсийг харах боломжгүй зүгээр нэг энгийн одоо нөгөө өдөр хоногуудыг өнгөрөөнө гэдэг бол бас нэг бодлын айгүй тийм гонигтай гэх юм уу да. Ер нь бол миний хувьд бол тэгж хэлнэ. Тэгэхээр ингээд амьдралд чинь сорилт байх ёстой, тий адал явдал байх ёстой, хүсэл тэмүүлэл байх ёстой, зориг байх ёстой, тий тэр зорилгод хүрэхийн тулд тэмүүлээд эхэлсэн цагаас хүн угаасаа унана босно. Зүгээр хэвийн амьдралаараа явж байгаа хүмүүс бол ер нь бол бас байж болно. Хэвийн те гоё ингээд нэгэн жигд өдөр тутмынхаа ажлыг хийгээд орой унтаад өглөөс ирээд why not те. Гэхдээ энэ 3 дугаар группийн бол тийм биш 3 дугаар группийн байгаад байна. За дараагийн маань карт. За өөрийнхөө үгийг те би өөрийнхөө хэлсэн үгийг буцаагаад авчдаг болоосэй гэсэн юм үг хэлхийг хүсэж байна. Дахиад ингээд цуг байхыг хүсэж байна.
За ер нь бол те өглөө одоо ингээд ер нь бол чамааг маш их ингээд боддгоо. Одоо өглөө ингээд авдаггүй те сэрэнгүүтэй ч юм уу. Ер нь бол за намайг хаяхаас ч өмнө би чамааг ингээд одоо орхисон шүү. За өөрөөс ч юм бол ямар нэг юм сайн те ийм нэг зүйлийг хүсэж байгаа. Одоо чамаа хүлээж байгаа шүү гэсэн нэг ийм нэг мэдрэмжийг энэ хүн танаас хүлээж байгаа гэсэн. Би өөрөө хийсэн зүйлийг бол үнэхээр сайн ойлгож байгаа, мэдэж байгаа гэж байна. За тэгэхээр энд бол те seduction, addiction энэ хоёр зүйл бол жоохон онцгүй. За karma cycle, poker face, mask эхний зүйлүүд бол айгүй онцгүй гарч ирсэн. Ер нь бол яг 3 дахь читгээд гээд нэг яриад байгаа шүү дээ. Тэр зүйлүүд бол яалтчгүй энэ 3 дугаар группийнхэнд бол орж ирсэн байна. За тэгэнгүүт хин нэгнтэй байхаа чинь хараад би ингээд чамааг орхисон. Тэ би чамааг одоо намайг хаяхаас ч өмнө хайсан ч гэдэг юм нэг иймэрхүү айгүй тийм одоо үхнүүд гарч ирж байна шүү дээ. За тэгэхээр бит хоёр тэ хин хинийхээ хувьд бол цорын ганц бишээ гэдг нь миний яг хэлээд байгаа. Тэр 3 дахь хүмүүсийн нөлөөлөл таарын харилцаанд бүр яалтчгүй байгаа учраас энэ харилцаа бол нөгөө жигдэртлээлтэй бас л аюу тийм төвхтэй замаар өрнөх нэ. Ер нь бол энэ жигдэрнэ гэдэг бол бас л маш чаленжтай ийм зүйл байгаад байна. Таир бол хоёулаа л мэдж байгаа юм байна те хин хинийхээ хувьд цорын ганц бишээ гэдгээ. За мэдээж ирэхтэй ингээл таирын хувьд тэрсэлтэй болсон байна. Онцгүй зүйлс болсон байна. Тэнгүүт энэ хүн яасан? Чиний лайн руу бол орсон. Чиний одоо те өөрийн одоо үзэл бодол руу ч нөлөөсөн, дайрсан. Чиний те одоо нэвтэрч болохгүй хил хязгаарыг энэ хүн зөрчсөн гэдгээ мэдэж байна. Энэ Four of Cups бол ер нь бол яг те яалтчгүй л энэ нэг одоо боломж байгаа ч гэсэн чи энэ хүнийг кармик талыг харж байгаа учраас энэ зүйлийг одоохондоо хоошоо тавьж байгаа. Нөгөө талаасаа тэр хүн чамтай нийлэх боломж байгаа ч гэсэн өөрийнхөө хар баруун талыг харж байгаа учраас чамаас бас хоошоогоо өөрийгөө татж байгаа. Ер нь бол та эрт цаг хугацаа хэрэгтэй л 3 дугаар группийнхан байна. За зөвлөгөө карт авчи. За Four of Pentacles. Oops. Eight of Wands. Nine of Pentacles. За ер нь бол та эрт уулзах боломж гарч ирнэ. Хамгийн доотлолт нь дахиад Four of Cups. Цаг хугацааны үед бол яалтчгүй болоогүй. Таирын нөгөө дундах харилцаа, нөгөө unfinished business гэдэг шиг таирын одоо харилцаа бүр мөсөн дуусаагүй. Та эрт одоо хийх зүйл байгаа гэсэн үг. Энэ хүн тантай холбогдно. Тэр болтол та бол өөрийнхөө ажил төрлийг хийгээд яг ийм те өөр дээр ажиллаад өөрийнхөө гоё левелийг өсгөөд яг одооныхоо гоё ихэмсэг гоё энергиэрээ явжээ. Танд бол та эрт уулзах боломж олдно. Тэр болтол цаг хугацааны хувьд болоогүй гэсэн ийм зөвлөгөө картууд гарч ирж байна. За тэгээ холбогдох болов гэсэн айдастай хүмүүс бол холбогдноо. Энэ бол Eight of Wands карт бол чам руу ямар нэгэн мессеж чих холбогдох гэсэн ийм картууд байдаг. Гэхдээ би бол энэ дээр юу зөвлөх вэ гэхээр энэ хүний яг үнэхээр те тэр одоо бараан зүйлээсээ гарч уу те тэр гүн нөхрөө унж байгаа уналтаасаа гарч уу гэдгийг аягүй сайн харах хэрэгтэй. За яг тэр үед нь бол нэг холдож утгалдаад ах ер нь бол шаардлага байхгүй. Яа гэвэл хүн өөрийгөө засах хэрэгтэй. Өөрийгөө засаж одоо чадахгүй хүнд хөндлөнгөөс хинч оролцож засаж чаддгүй болохоор энэ хүнийг бол одоо орхиос өөр аргагүй. Тэгээд магадгүй одоо яг энийг сүүдрийн үеинтэй ингээд дууссан нөхцөлд
энэ хүн бол шинэ хүн болж гарч ирэх үед нь окей гэж хүлээн зөвшөөрөх ёстой шүү гэж хэлээд 3 дугаар группийнхныгаа дуусгая. За та бүхэн бас хэрэг болсон гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай.